Өмнө говьд үйлдвэрлэл үзэсгэлэн худалдаа UB-Mart дэлгүүрт зохион байгуулагдж байна. Говийн жимс ургамлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг таниулан сурталчлах үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-наас 28-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Өмнө говь аймгийн иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж хэдий нэг хэрэглэгчдийн гар дээр хүрсэн билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс дэлгэн танилцууллаа. Өнөөдөр буюу 4 сарын 19-нд харамгийн тариалах арга технологи, өрсөлдөг, тарих аргууд, туршлагууд хуваалцагдсан ийм өдөр байгаа. За маргаашнаас эхлээд Хатан хармаг компани хийсэн бүтээгдэхүүнүүд танилцуулагдах юм аа. Манай хөтөлбөр 2012 оноос энэ жимсийг хамгаалах, тариалах, бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ ажлыг хийж ирлээ. За хамгийн гол юм доторх агуулмж дээр их суйрлагдж байгаа. Хонио хармаг гэхэд Ц агуулмжаар ер нь цэцэргнаас илүү гэсэн судалгаанууд гарч байгаа. За чанаа хармаг болохоор антиоксидант үйлдэлээрээ нэрснээс 8-аас 20% илүү гэсэн судалгаанууд байгаа. За тэгээд ерөнхийдөө дэлхийн нийтээр чанаа хармаг буюу Black goji berry-г маш сайн хэрэгэлдэг болсон байгаа. Тэгээ монголчууд маань бас хэрэгэлдэг болоод тодорхой хугацаа өнгөрөөд байна. Өмнө говь аймагт буй хармаг гоёо зэрэг байгалийн ховор нөөцийг тариалж арвижуулахын зэрэгцээ тэдгээрийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж эдийн засгийн эргэлт бий болгох зорилгоор 2012 оноос хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд говийн жимсгэн хармаг, түүний хүрээлэн борчны ургамлуудын хамт судлах, хамгаалах, шинээр тариалах ажлыг амин хэлхээ байгуулсан гүйцэтгэж байгаа юм а. Үзэсгэлэн худалдааны үеэр хармаг жимсийг хамгаалах, тариалах, агротехникийг танилцуулахаас гадна хармагны орцтой олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэн амталгаа явуулж байгаа юм байна.